Одоо энэ цаг үе чинь бас нэлээд хатуу цаг үе байгаа. Одоо хүүхд залуучууд чи ээж аавтайгаа ойлголцохгүй, багш нартайгаа ойлголцохгүй, найз нөхдөдтэйгээ ойлголцохгүй байгаа тий. Тэгэхээр энэ хичээл сууснаар байна яг өөрийгөө олдог. Манай хичээлийн гол зорилго бол амьсгалын дасгалаар хүнийг эрүүлж ирдэг. Эцэгчүүд хүүхдээ энэ сургалтанд одоо хэр хамрагдуулахыг хүсдэг бол ээж аав нь энэ хичээл суудсан байх юм бол ерөн хүүхдүүдэд маш их хамааруулж байгаа. Одоо өөрийн зорилгоо маш гоё илэрхийлж идэг, найз нөхдөдтэйгээ маш гоё нээлттэй харьцдаг. Ерөнхийдөө бол манай хичээл бол маш гоё тийм нээлттэй одоо залжигдаг. одоо жишээлбэл эцэг хэн хүүхдтэйгээ хамт ингэж явдаг ч юм уу, тим анги байд юм болоо. Манайд болохоор эцэг эхчүүд хүүхдээ сонсох хичээл байдаг. Дээр нь эсэрсгүй яаж багшлах вэ гэсэн хичээл байгаа. Дээр нь хүүхдийн хичээл гээд энэ гурав ингээд нэгдчих юм бол одоо гурван гоё холбоо үүсээд ээж аавд болон одоо ирээдүйн хүүхдүүд маань ямар гоё болох вэ? Багштайгаа яаж ойлголцох вэ? Ээж аавтайгаа яаж ойлголцох вэ? Найз нөхдөдтэйгээ яаж ойлголцох вэ? Тэр арга техник бас энэ манай хичээлээс бас маш гоё сурдаг. Өөрөөс чинь илүү чухал юм байхгүй шүү дээ, энэ хороод дэлхий дээр тийм биз дээ. Тэгэхээр өөрийгөө илүү их гоё амраая гэвэл манай хичээлд ирээрэй.